За миний би уянгаа сая танилцуулах шиг боллоо. Оюутлагын гэрээ байгуулагдсан цагаас гэж оюутлагын гэрээ байгуулагдсан цагаас бас биш юм аа. Оюутлагын гэрээ гэдэг юм яригдсан цагаас эхлээл өнөөдрийг хүртэлхээр одоо хэдв 2004 оноос эхэлсэн хэр чинь 26 жилийн туршид энийг одоо Монголын ард түмэнд нь хэрэгтэй ашигтай юм болгочих юмсан гэдэг ингээд одоо чадах чинээгээр л одоо өөрийнхөө мэдих чадхаараа үзлээ. Харамсалтай нь өнөөдөр бүх юм ингээд доошлуулах юм. Тэгээ яг хоо энэ талаар энэ чиглэлээр бол бас нэлээд үзэж харсан. Ер нь бол жагсад цугласан тэмцсэн. Тэгээ ард түмэн маань дэмждэг юм аа энэ аюу харамсалтай. Би бол энэ дээр гомдолтой байдгийг үнэндээ. Үнэхээр энэний төлөө тэмцээл тэр 7 сарын 1-ийн одоо тэгэл дараа нь өсгөл ингээд одоо байж болох бүх хэлбэрээр тэмцсэн. Тэг хамгийн сүүлд нь яг оюутлагын гэрээ байгуулагддаг тэр 2009 оны 10 сарын 7-ны өдөр бид нар ордны гадаа жагсаал хийхэд нямд орж сонхоор хараад хөөх эднэрийг хараа лоозонгоосоо цөөхөн хүн байж та гэд. Үнэхээр л бид нар 10 хэдхэн л хүн байсан байхгүй юу. Тэгээ сүүлд нь за энэ ингээд бүтэхгүй юм байна да. Зөндөл телевизээр ирсэн зөндөл зурагтаар юугаар талбай дээр одоо чадах чинээгээрэл ярьсан. Тэгээ хүмүүст ойлгуулж чадахгүй байгаа юм байна да гэж бодол би бол одоо нөгөө хүүхдүүдийн хэл дээр бол гардана татсан. А гэхдээ ерөөсөн зориг мохоогүй. Докторийн ажил бичиж эхэлсэн. Тэгээд уншаад судлаад ингээд 10-аад жил үлдсэн. За тэгээ энэ дээрээс ингээд хараад байхад бол энэ ерөөсөө би өөрөө аюулгүй байдлын хоноор бас зэрэг хамгаалсан байгаа. Стратеги ордууд онцны аюулгүй байдлын хамаарлын шинжилгээ гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Тэгээ энэ дээр ингээд харахаар судлаад үзэхээр нэг ийм юм харагдаад. За ингээд ийм удаан яриад байж болж байна уу? А? Болох уу? Тэ. Хоёр зураг телевизээр ороогүй ч бас жоон сонин яриад байна. Тэгээ яг ийм байгаад байгаа. Энэ зүгээр нэг Rio Tinto гэдэг нэг компани асуудал биш байгаа юм. Энэ болохоор ерөөсөө нь олон улсын харилцаанд юу гэдэг вэхээр төрт улсууд гэдээ байна. Одоо дэлхийд 2 дугаар улсууд байдаг штэ. А тэрнээс гадна төрт бус улсууд буюу төрт бус тоглогчд гэдэг энэ олон улсын харилцаанд ийм бүхэл бүтэн нэг субъект явдаг. Энд нь хэн байдгийг гэхээр одоо Дэлхийн банк валютын сан тэргүүтээ банк санхүүгийн байгууллагууд дээрээс нь одоо Rio Tinto энэ одоо BHP юу гэдгийг энэ том компаниуд. За тэгээд тухайн одоо улаан загалмай нөгөө Greenpeace мэтийн төрийн бас байгууллагууд дээрээс нь одоо хэвлэл мэдээллийн байгууллага CNN, BBC микс ингээд аюул олон төрлийн төрт бус улсууд байна. Эдгээр нь ямар учиртай ягаад төрт бус гэж байгаа юм гэхээр ерөөс альвын нэгэн төр гэдэг маань өөрөө сонгодог эрх зүйн онолоор юу гэж байдаг вэхээр тодорхой хүн амтай, тодорхой газар нутаг дээр тодорхой хүн нэг засаглахад төр гэдэг энэ Жорж Илиник гэдэг энэ эрх зүйн том сэргэгчийн тодорхойлсон юм онол байдгийг. Тэгэхээр энэ гурван элемент байж улс болдог байхгүй. А гэтэл газар нутаггүйгээр улсын хэмжээний ийм том субъектүүдийг сая би нэрлэлээ. Тэгэхээр Rio Tinto гэдэг маань бол үндсэндээ газар нутаггүй улс манайд ороод ирсэн. Тэгээ манай төрмгийлээд байгаа. Одоо бид нар болохоор Орос Украин шиг уламжлалт дайн гээд хараад нэг танк буужингаар байлдаад идэг гэд. А гэтэл ийм биш болцсон. Энэ бол үндсэндээ одоо зөөлөн хүчний бодлого, хуалаг хүчний бодлого, хатуу хүчний бодлого гэд маш олон төрлийн бодлогоор маш олон төрлийн хэлбэрээр дайн явдаг болсон. Тэгэхээр би энэ болгоныг яах гээд яриад байгаа юм гэхээр өнөөдөр Монгол улсад дайн явж байна, дайн болцсон байна. Эдийн засгийн. Энэ яад юм гэхээр одоо намайг их сүртэй юмэрлээ гэж хүмүүс бодож магадгүй. Үгүй энэний үр дүнд нь бид нар яадаг гэхээр өнөөдрийн утаа тортог, өнөөдрийн төвжирэл, өнөөдрийн сонгуул энэ бүх юм маань яадаг гэхээр энэ улсуудын бодлогоор Монголын төр явж байна. Тийм учраас энийг нэг одоо хэн байдгийг баярч юм уу, баяр цогч юм уу сайн дураараа хийгээд байгаа юм биш. Энийг болохоор цаанаас нь эсвэл чи ойгүй баян бол гэсэн ийм утга хоолойн дээр нь тавьчаад байгаа учраас энэ улсууд ийм шийдвэр гаргаад энэ гэрээг байгуулсан. Энийний тухай би маш их ярьсан. Одоо бид нар юу ойлгох ёстой юм бэ гэхээр энэ улсууд тэртээ түрүү барьцаанд орсон энэ 126 чин барьцаанд орсон учраас одоо энэ гэрээч гэсэн нэг олигтой юм гарахгүй гэдэгт би болоход эргэлзэхгүй яг үнэндээ. 23-4 жилийнхаа туршлагаараа гэх юм уу юу гэдгийг. Тэгэхээр энэ дээр хэн дутаад байна гэхээр энэ дээр ард түмэн дутаад байгаа байхгүй да. Бидний оролцоол дутаад байгаа байхгүй. Бид нар гарч энэ 76 ч гэсэн өөрсдийг хүсээ сууж байгаа.
Гэхдээ гарч ирээд энэ ард түмнийг бужигнуулаад ингээд эндээс нэг салгаад хоёрыг салгаад өгөөсэй гэсэн ийм бодолтой улсууд байгаа ш. Харамсалтай нь бид нар ард түмэн мань өөрсдөө гарч ирж тэмцэхгүй болохоор яах юм? Энэ хэдэн нөхдөд барьцаанд орцсон ингээд дарамтлуулаад цаашлаач дарамтлуулаад байна. Гэсэн би нэг ийм оршил хэлье. Энэ оршил маань арай ихтэй явчих шиг бодлоо. Зүгээр нөгөө нэг энэ бол зөвхөн оюутлогын гэрээний асуудал. Энэ бол ашигт малтмуулын тухай хуулийн асуудал. Энэ төр засгийг яаж гаднаас командолж яаж энэ Монголын эсрэг ийм хийлгэж энэ гадны байгууллагад үйлчлэх хэмжээний болгосон гэдэг энэ бол энэ тухай ярих юм бол нөгөөгүй байдаг ш танад нэг хүрээний бодрыг ярил далай гэдэг шиг яг үнэндээ ашигт малтмуулын салбарын тухай ярих юм бол бодроо бол далай. Тийм учраас энийг хүссэн хүнд нь би илүү дэлгэрэнгүй тайлбарлаж ярьж өгч болох юм. За тэгэнгүүтээ одоо зүгээр яг нэг сүүлийн үед нөгөө яриад байгаа энд би нэг ойлголт өгч хийж доо. Энэ нэг дамдын юм. Тийм дамдын юм гэдэг нь одоо тэгээд сүүлийн үед аягүй хүчтэй мессеж өгдөг хүмүүс. Юу гэхээр одоо амнаатыг бууруулна гэдэг. Энэ амнаат гэдэг маань юу юм гэхээр энэ бол татвар мотор шинжин төлбөр багхгүй. Ерөөсөө бид нар баялагын эзэн гэдгийг тодорхойлж байгаа ганцхан одоо ямар нэгэн ашигын орлогын татвар биш. Ерөөсөө төлбөр багхгүй. Манайхаас хэрв юм аваад гарсан бол яг тэрэнд таарсан мөнгө төлөх ёстой. За энийг урд нь одоо бас эргэл түүх хэрэггүй бол болохгүй ч байна л да. Энэ Фортуна Батбаяр санаачлаад манай 68% татвар 68% тийм. Энэ татвар байсан. Энэ татварын арай жоохон арайч юм байхгүй. Ер нь тэр татварыг бүр авч хаяад тэгээ оронд нь энэ өсөн нэмэгдэх амнаа татвар гэдэг нэг юм хийсэн. Тэгээ энийг болохоор бас тухайн үед ингээд зэсийн 10,000 даваа гараа явчихна. Бид нар амнаа төлнө гэдгээ тооцоогүйгээр оюутлогоохон энэ манай гэрээнд хийсэн байгаа. Тэгээ ер нь бол энэ оюутлогоон гэрээ гэдэг бол ерөөсөн Монголын талын ямар ч хувилбаргүйгээр дан оюутлогоохон юуныхан Рио Тинтогийнхан тэр үеийн аюухай майнзынхан хийсэд. Өнөөдөр ч Монголд оюутлогоо яаж ашиглах вэ гэдэг төрлийн бодлого байхгүй. Манай Монголын эрдэмтэд тийм ээ. Одоо манай талигач Хавир Мэдгуй, Бямбаагаа, Дамжин Сургуу гэдэг олон эрдэмтэн докторууд хувилбар гаргаж тавьсан оюутлогыг ингэж ашиглуулж байдаг. Нэгийг ч аваагүй. Энийний төлөө бид нар өчнөө тэмцээд яваагүй ш. Өнөөдөр ч оюутлогоо яаж ашиглах вэ гэдэг талаар бид нар ямар ч бодлогогүй байгаа. За хэрвээ бид нар оюу толгоогоо төрийнхөө бодлогоор ашиглахыг бол одоо оюу толгоогоо ашиглах талаар төрийн бодлого тодорхойлоход оройтоогүй. Яагаад гэвэл одоо яг 64% нь буюу одоо нийт баялагын 64% нь одоо тэр Хьюго дамттай байдгийг. Тэр лүү яг орцсон байгаа. Энийг бол ерөөс одоо 45 сая тонн зэсгсэн техник эдийн засгийн үндэслэлээр батлагдсан нөөцийг ерөөс 11 сая тонн байгаа гэдгээр одоо нэгээр хэлбэл тэр чинь 3 дахин багасгаад бусдыг нь яг хөрсөнд наях гэж байгаа байхгүй. Энэ болохоор одоо газрын хэвлэлийн тухай хуулийн ашигт малтмуулын тухай хуулинд бай, газрын хэвлэлийн тухай хуулинд бай, байгалийн баялагийг сорчлон ашиглах хоригдно гэсэн ийм залтыг зөрчөө явуулсан байгаа. Нэг. За хоёрдугаарт нь хөрөнгө оруулалтын асуудал бай. Хөрөнгө оруулалт гэдэг маань одоо энэ дамжинч яриад байгаа хөрөнгө оруулалт гэдэг энэ оюутлогын гэрээнд оюу толгоон хөрсөн дор байгаа баялагийг ерөөсө хөрөнгө гэж тооцоогүй. Зүгээр л бороо өнгөрний булцсан алтыг ухааргаад ирж байгаа юм шиг тэр оюутлогын баялагийг бол зүгээр л нэг хэдэн төгрөг зээлүүлээл тэрнийхээ хүүнд нь монголчуудыг шатаагаад ингээд дуусч байгаа юм байна. Тэгэхээр энэ дээрээс би юу хэлэх гэхээр тэр өсөн нэмэгдэх татвар гэдэг бол угаасаа бид нар авах хэрэгтэй. Энд өсөн нэмэгдэж байгаа энэ процесс тийм үү? Одоо энэ $10,000 $15,000 хүрээд байгаа энэ бол Рио Тинтогийн өөрийнх нь менежментийнх нь одоо сайн менежмент хийгээд ашиг олж байгаа бол угаасаа биш. Рио Тинтогийн хүсэл зориг биш. Энэ бол зүгээр л байгалийн баялагын үнц нь олон улсын металлын бэрхшээлээр өсөлтний мөнгө واخгүй юу? Тэгэхээр энэ бол цэвэр ард түмний бидний мэдлийн мөнгө واخгүй юу? Тэрнээс эдгээр нэг сайн менежмент хийгээд олж байгаа биш. Энийг ерөөсөө би хэлж байгаа юм биш. Яг энэ өсөн нэмэгдэхийн татвар энэ тэр 68% тэр роялти энэ бол энэ дэлхийд байдаг жишг واخгүй юу? Тэгэхээр энийг бол буулгана гэдэг бол нэгдүгürt угаасаа болохгүй. Тэ энэ бол гэмт хэрэг нэг. Хоёрдугаарт энийгээ дамжны юу гэж тайлбарлаж ийм гэхээр энийг буулгаснаар яг үхээр өөр хөрөнгө оруулагч нарыг оруулж ирнэ гэж байгаа байхгүй юу? Өөр олон хөрөнгө оруулагч нар хүлээж байгаа. Тэгэхээр энийг буулгачих юм бол одоо
өөр олон компаниуд орж ирээд оюу толгой монополоос бид нар гарна гэдэг. Тийм мэдрэлтэй ярьдгаа болох хэрэгтэй. Энийг ард түмэн бид нар ойлгох ёстой юм байна. Нэг оюу толгойгоо дийлэхгүй жиж олон компаниуд ороод ирвэл тэднийг яах юм болж байна. Тийм үү? Нэг. А хоёрдугаарт манайд орж ирэх одоо хөрөнгө оруулагч нар бол нэг ч шудраг хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Яагаад вэ? Яагаад гэвэл манай ашигт малтмалын хууль өөрөө хулгайч нарыг оруулахад зориулагдсан хууль байгаа. Ашигт малтмалын хуулийн тухай ярих юм бол зөндөө бас нэг далаа гэдэг шиг далаа тухай ярьж болно. Яагаад гэвэл энэ бол зөвхөн хулгайч нарт зориулагдсан тэр 34% тийм ээ. Одоо яг яваад байгаа юм шүү дээ. Бусад компаниуд орж ирэх юм бол ийм л болно. За одоо манайд байж байгаа тэр дайчин Тамсгомскалийн цаартмын даргалгад өчнөө баял юунууд болохоор мөн л адилхан яг энэ зам явж байгаа. Ганцхан оюутлогоо дээр бид нар төвлөрөд байгаа болохоос Монгол улс өнөөдөр дайны байдалд байна. Аль хэзээний эдийн засгийн дайнд бид нар өртчихсөн. Энийн юугаар илэрээд нэхэр төр засгаа бид нар сонгож чадхаа байдсан. Төр засгийн явуулаад байгаа бодлого нь өнөөдөр дандаа ард түмний эсрэг явуулж байгаа. Энүүгээр илэрч байгаа. За тэгээд өөр дамд нэвч юу яриад байлаа? Тэнийг юм яриад байна. Менежмент төлөвлөгөөний 50% оруулсан байгаа байна. Тийм тэр менежментийн төлөвлөгөө ерөөсөө зардлаасаа гардаг төлөвлөгөө байхгүй юу? Би мөнгө авахын тулд хичнээн их зардал гаргана уу тэрнээсээ тэд нар чинь ашиг орлогоо авдаг. Ийм мэдрэл ерөөсөө оюу толгойн гэрээний тухай ярих юм бол энэ өөрөө ямар ч тэнэг хүн хийхээргүй ийм гэрээг л төр засаг хийсэн шүү дээ. Тэр энэ тухай бол ярих юм бол далаа болно л доо.